бусдад үнэлэгдэхгүй, тоогдохгүй, хүндлүүлэхгүй байхаасаа залхаж гин үү? Энэ байдлаа энэ жил өөрчлөхийг хүсэж гин үү? Өнөөдөр би та бүхэнд хэрхэн энэ хүмүүсийн сэтгэл зүйг ашиглаж өөрийгөө хүндлүүлэх вэ? Өөрийнхөө үн цэнийг харуулах вэ гэдэг талаар та нартай хуваалцъя. Хамгийн ихний бусдаар хүндлүүлэх, өөрийнхөө үн цэнийг мэдрүүлэх үнэхээр энгийн бөгөөд үр дүнтэй арга барил юу вэ гэхээр тэр хүмүүст олдохоо болчих. Хүмүүс зүгээр л ховор зүйлд дуртай байдаг, ховор зүйлсийг эрхэмлдэг. Хэрвээ та үргэлжтэй найзуудтайгаа уулздаг, үргэлж завтай байдаг, үргэлж тэр залууг болцоонд явъя гэхэд үргэлжтэй бэлэн байж идэг ч юм уу, янз бүрийн гадуур, пари, үдшилэг болонгууд байнга та тийшээ 5 дахь өдөр болгон, хагасаа өдөр болгон очдог бол тэнд байгаа хүмүүс яаж таныг хүндлэх юм? Яаж таны үн цэнийг олж харах юм? Яагаад гэвэл эдгээр хүмүүс дотроо юу гэж бодож байгаа вэ гэхээр нөгөөтг чинь байж лээ, дандаа л ингэж байж идэв гэж бодно. Та ч гэсэн энэ талаар бодоод үзээрэй. Хаяа нэг өдрийн од шиг харагддаг хүмүүсийн талаар бид нар юу гэж боддог вүлээ? Энэ дандаа завгүй байж байдаг, энэ дандаа ийм зүйлийг хийгээ явж байдаг, амьдралд нь энэ хүнд эрхэмлэх зөндөө олон зүйл байгаа гэсэн бодол бидний дотор байж идэг. Яагаад та маш ховор байх хэрэгтэй вэ гэхээр энэ нь маш олон талтай. Нэгдүгээр гэх юм бол та ховор олдохгүй болоод ирэнгүүт тэр хүмүүс таны энергийг мэдэрч эхэлнэ. Ерөөсөө бүр харагдахаач болцсон биш, тийм болцсон биш, тэгсэн биш гэ таны талаар бодлоо өөрчилж эхэлнэ. Хоёрдугаар гэх юм бол өмнө нь та байнга өөрийнхөө цаг завыг энэ найз, тэр залуу, энэ хүмүүст өгдөг байсан бол одоо та өөртөө анхаарах, өөр дээрээ ажиллах маш их цагтай болсон гэсэн үг. Тэгээд та мэдээж өөр дээрээ ажиллах үед энэ хүмүүс бүгдээрээ гайхшраа таны өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Бид нар ингээ ямар нэгэн зүйл хажууд өөрчлөлт хийгээд байгааг ерөөсөө анзаарч чаддаггүй шүү дээ. Жишээлбэл та өдөр болгон хий нэгнийг хардаг бол ч юм уу танай гэрийнхэн чинь таныг турсан, таргалсан, яаж өөрчлөгдөж байгаа, хөгшөрч байгааг ерөөсөө мэдэрдэггүй. Ягаад гэвэл хүн хажууд байгаа зүйлээ өдөр болгон хараад байгаа болохоор ерөөсөө өөрчлөлтийг мэдэрдэггүй шүү дээ. Гэхдээ та хэсэг хугацааны зайг бариад өөр дээрээ ажиллаад өөрийгөө өөрчлөөд ирэх үед энэ хүмүүс "Вау, чи үнэхээр өөрчлөгдөжээ" гэж танд хэлэх болно. Тэгээ ялангуяа миний хувьд одоо би хаашаа ч явсан ямар ч үйлчлэгт очисон хамгийн их хүмүүсийн анхаарлыг татдаг. Яагаад гэвэл нэгдүгээрт би ерөөсөө пари болгон руу очиж хүмүүстэй ханг аут хийгээд шоудаж явдаггүй. Хоёрдугаарт гэх юм бол би үргэлж өөр дээрээ ажилдаг болохоор үргэлж надад гой өөрчлөлтүүд гарч идэг. Тэгээ ялангуяа сүүлийн үед шинэ жилийн пари ийшээ тийшээ явсан байхгүй юу? Тэр үед хүмүүс бүгдээрээ над руу ирээд надад юу гэж хэлсэн бэ гэхээр "Вау, би чамайг ерөөсөө иймэрхүү зүйлд ирнэ гэж бодоагүй ш. Би чамайг ерөөсөө харж байгаагүй ш. Ингэж байгаагүй ш, тэгж байгаагүй ш. Чамайг харсандаа бүр үнэхээр баяртай байна. Дээрээс нь намайг өмнө нь харж исэн хүмүүс "Вау, 2-3 жилийн өмнө чамайг харж исэн. Чи ямар өөр гоё болцсон юм бэ? Чиний энэ бие чинь өөрчлөгдөж, бие авч явж байгаа чинь өөрчлөгдөж" гэл байнга тийм зүйлүүдийг маш их сонсдог болсон. Өөрийнхөө хийж байгаа үйлдэл, өөрийнхөө талаар хүн болгонд бүгдийг яриха болох. Та бодоод үзтээ хэрвээ тэр хүн таны дэлгэсэн ном шиг таны амьдралыг бүх зүйлийг мэддэг. Хэрвээ та ямар нэгэн бизнес хийдэг бол таны бизнесийн талаарх нууц, орц, нууц, бодлого бүх зүйлийг чинь мэддэг бол тэр хүн таныг зүгээр л манипуляц хийж чадна. Би ч гэсэн бас энэ талаар суралцаад явж байгаа. Өмнө нь болохоор би маш дотн найзуудтай ч юм уу, дотн хүмүүстэй эсвэл надад таалагдсан хүндээ би өөрийнхөө талаар бүх зүйлийг зүгээр л хэлцдэг байсан байхгүй юу? Яагаад гэвэл миний дотор ямар ч тийм муу бодол ч юм уу, нуух зүйл байхгүй. Би бол ийм хүн, миний талаар энэ бүх зүйл байна гэд хэлцдэг байсан. Гэхдээ одоо ингээд улам илүү зүйлийг суралцаад зөндөө олон relationship-ийг туулах үед миний нэг ойлгосон зүйл нь ерөөсөө тэгж болохгүй. Яагаад та бусдад бүх зүйлээ хуваалцаж ярьж болохгүй гэвэл нэгдүгээрт хэн нэгэн таны талаар бүх зүйлийг чинь мэдэж байх үедээ таныг хизээж
онцгой нэгэн гэж хардггүй. Тэр хүнд та ерөөсөө сонирн биш. Та хэн нэг татъя эсвэл тэр хүнд хүндлүүлье гэж бодож байгаа бол тэр хүн үргэлж таны талаар нэг тийм сониуч зан нь байх хэрэгтэй. Вау, би энэ эмэгтэйн талаар үнэхээр мэдмээр байна. Энэ эмэгтэй яг дотроо юу бодож байгаа бол энэ эмэгтэй яг өөрийнх нь хувийн амьдрал нь ажилласаа өөр газар ямар бол гих мэд тийм сониуч зан дотор нь байх үед таныг цаанаасаа нэг тийм гоё үн цэнтэй эмэгтэйгээр харах болно. Хоёрдугаарт яагаад вэ гэвэл хэрвээ ялангуяа та шинэ залуутай, шинэ хүмүүстэй ч юм уу уулзаж байвал тэр хүмүүс хэрвээ таны талаар бүх зүйлийг чинь мэдэж байгаа бол тэр хүн үнэхээр амархан таныг манипуляц хийн. Энэ охин тийм ш, энэ охин яг ийм залуу сонирхт юм байна. Энэ охин яг ийм юм байна. Тэгвэл энэ хэсэг хугацаанд би яг ийм хүн болчихъя. Тэгэхээр эсрэгээр нь та энэ зүйлийг ашиглах хэрэгтэй. Илүү их бусад хүмүүсийн талаар сонс, баг яар. Тэр үед та тэр хүний талаар мэдэж аваад өөрийнхөө энэ гоё нууцлагдмал байдлыг үлдээж ин гэсэн үг. Тэгээ ер нь л бол бид нар ингээл хийх гэж байгаа зүйлөө би ингэж байгаа, би тэгж байгаа гэл ингээл зарлаад яваад байдаг штеп. Ерөөсөө тэгж зарлахгүйгээр тэр хүмүүст өөрийнхөө эсвэл үр дүн юу хийж байгаагаа зүгээр л нүдэн дээр нь харуул. Тэрээс нь та нар бодоод үзээрэй, байнга ярьдаг, байнга өөрийнхөө талаар ярьдаг хүмүүс ерөөсөө үнэлдэггүй, ерөөсөө чухал хүн гэж хардггүй. Яагаад гэвэл өөрийнхөө үн цэнийг мэдэж байгаа, өөртөө итгэлтэй тэр хүн хизээч өөрийгөө магтаж ярихгүй, хизээч би ийм штэ, тийм штэ гэж олон зүйл ярихгүй. Яагаад хүмүүс олон зүйл өөрийнхөө талаар яриад дандаа л өөрийнхөө талаар яриад байдаг хүмүүс байдаг штэ. Энэ хүмүүс нь зүгээр л өөрийнхөө үн цэнийг олж харахгүй байгаа болохоор бусдад би ийм хүн шүү, би тийм хүн шүү гэж нотлохыг хичээдэг. Гуравдугаарх таны амьдралыг өөрчлөх үнэхээр чухал үйлдэлийн талаар би та нарт хуваалцъя. Энэ нь юу вэ гэхээр та хизээж хэн нэгний араас, бусдын араас гүйхгүй, харин эсэргээрээ тэр хүмүүсийг өөрийнхөө араас гүйлгэнэ. Та нар энэ талаар бодоод үзээрэй. Хэрвээ та үргэлж амьдралынхаа турш эрвээхний араас гүйдэг бол үргэлж гүйдэг нэг нь л байх болно. Харин эсэргээрээ та өөрийнхөө цэцэрлэг дээрээ ажиллаад өөрийнхөө цэцэг бүх зүйлээ ургуулах үед тань руу хідэн эрвээхээ таны араас гүйж ирэх вэ. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь та өөртөө хөрөнгө оруулалт хийх. Та аль хэдийн ховор байгаад эхэлчлээ, энэ хүмүүст харагдхаа болчлоо. Одоо таны хийх ёстой зүйл юу вэ гэхээр өөрийнхөө бүх тал дээр анхаарад өөрийгөө тэр чигээр нь өөрчлөнө. Одоо өөрийгөө та ажиглаад үзээрэй. Та магадгүй өөрийнхөө хүссэн жиндээ хүссэн гоё бийгүү байна уу? Эсвэл таны идэж ууж байгаа зүйл чинь үнэхээр эрүүл, бус, янз бүрийн хогийн хоол хүнс идэж ууж байна уу? Таны энэ сэтгэл зүйн байдал, та юу суралцаж байгаа чинь ямар түвшинд явж байна? Энэ бүх зүйлээ бүгдийг өөрчил. Та өмнө нь яагаад бусдын араас үргэлж амьдралдаа эрвээхний араас гүйдэг байсан бэ гэхээр таны дотор, таны цэцэрлэгт ямар ч гоё цэцэгс байхгүй байсныг илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдөр та нэг зүг хоолоход нэг цэцэг, өөр дээрээ ажиллаад энэ оюун бодол дээр ажиллахад дахиад нэг цэцэг, өөрийнхөө бие дээр ажиллахад дахиад нэг цэцэг гэж ч юм уу, та энэ бүх цэцэгсийг өөртөө цуглуулах хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ олон жилийн турш зүгээр миний амьдралын үйл явц бүх зүйл надад үүнийг баталж нотолж харуулсан. Мэдээж дунд нь надад хэцүү үе байсан ганцаарч исэн. Гэхдээ одоо миний тарьсан цэцэгс болгон миний амьдралд гайхалтай зөндөө олон боломж, зөндөө олон зүйлсийг татаж байгаа. Тэгээ хэрвээ та бас хаанаас эхлэхээ мэдэхгүй байх юм бол миний сургалтын дээр сууж болно. Сургалтын дээр ерөнхийдөө та бүх цогц мэдлэгийг аавна гэсэн үг. Хоол зүйн талаар, сэтгэлгээний талаар, манифесташн талаар, мөнгөний, ухагтхууны талаар. Дээрээс нь өөрийнхөө та хамгийн гол нь сэтгэл зүй дээр ажиллаж сурна гэдэг нь үнэхээр чухал. Хүний сэтгэл зүй муу, ямар нэгэн трауматай ч юм уу, сэтгэл зүй докторгүй байх үед юун дээр ч хичээгээд юу нь болдгоо юм бэлээ гэдгийг бас сүүлийн хэдэн жил би маш сайн ойлгосон. Дөрөв дэх арга барил юу вэ гэхээр бусдад хүндлэгдэх амьдралын рутин, амьдралын хэв маягийг өөртөө бүтээ.
Хүмүүс өмнө таныг яагаад хүнддэггүй байсан бэ гэхээр магадгүй таныг үргэлж завтай байдаг, үргэлж өөрт нь цаг зав гаргадаг, эсвэл та амьдралын зорилгогүй ч юм уу залхуу тийм хүмүүсийг бас ерөөсөө хүнддэггүй. Одоо та хэсэг хугацааны дараа ямар хүн болж гарч ирэх вэ гэхээр за дөрөвдүгээр өдөр би чамтай уулзъя гэд өмнөх найз чинь тань руу залгалаа гэж бодъё. Тэгэнгүүт та юу гэж хэлэх вэ гэхээр дөрөвдүгээр өдөр чинь миний жимний өдөр. Би жим рүү явдаг өдөр. 3 дахь өдөр уулзъя. За тэгвэл 3 дахь өдөр миний хоолоо бэлддэг өдөр. За тэгвэл бүтэн сая өдөр уулзъя. Бүтэн сая өдөр чинь яг миний амралтын өдөр. Яагаад гэвэл би үргэлж завгүй байдаг болохоор бүтэн сая өдөр ганц өдөр өөртөө амралт гаргаж байгаа гэд тэр хүмүүст хэлээд үз. Тэр хүмүүс таныг шал өөр нүдээр харах болно. Тэгэхээр өөрөө өөрийнхөө төгс амьдралын хэв маягийг өөртөө бүтээ, өөртөө зохио. Өмнө нь та өөрийнхөө бүх энерги, бүх цаг хугацаа, бүх зүйлээ маш олон хүмүүст зориулдаг байсан. Одоо бүх цаг чинь зөвхөн таних. Хүмүүс тантай уулзах гэж бараг тэгж цаг авдаг болно. Та нар энэ талаас нь бодоод үзээрэй. Магадгүй та үнэхээр завгүй болоод би тэгэнгүүт нөгөө өмнөх уулздаг найзууд чинь ч юм уу танд ууралж магадгүй, зарим хүмүүс таны амьдралаас явж магадгүй. Гэхдээ таны өөртөө зарцуулсан 1-2 цаг чинь үнэхээр хөрөнгө оруулалтыг танд авчираад таны амьдралд үнэхээр гайхалтай тэр хүнээс илүү хэд дахин зөв хүмүүсийг татах болно. Хүн өөртөө хөрөнгө оруулалт хийн. Өөрийгөө нэгдүгээр тавина гэдэг ийм л гайхалтай зүйлсийг тань руу үргэлж татна. Хүн дээр тулгуурлаад дараагийн 5 дахь алхам маань юу вэ гэхээр та ганцаараа байж сурах хэрэгтэй. Яагаад та өмнө нь үргэлж бусдын араас гүйдэг байсан, эсвэл бусдад хүндлэгддэггүй, өөрийнхөө үн цэнийг алдсан бэ гэхээр та ерөөсөө ганцаараа байж чаддгүй нэгэн байсан байж магадгүй. Надад заавал ийм найзууд хэрэгтэй штэ. Надад энэ залуу хэрэгтэй. Надад энэ охин миний амьдралд хэрэгтэй штэ. Зүгээр л ганцаараа байгаасаа айгаад бид нар зөндөө олон буруу шийдвэр, үйлдэлийг гаргадаг. Тэгээ мэдээж би таныг амьдралынхаа туршид ганцаараа бай гэж хэлээгүй. Зөвхөн энэ хэсэг хугацаанд та бодоод үзээрэй. Таны амьдрал та угаасаа хизээж ганцаараа байхгүй. Та магадгүй хүнтэй гэрлэн, хүүхэдтэй болон найзуудтай болон гайхалтай хүмүүсийг хүссэн хүсээгүй өөр дээрээ ажиллах үед зөндөө татах болно. Тэгэхээр энэ хэсэгхэн хугацаа амьдралын чинь энэ хэсэгхэн хугацаа зөвхөн та өөртөөгөө байх хугацаа гэсэн үг. Тэгээ би бас одоо зөндөө олон гэрэлцэн найзууд ч юм уу зөндөө олон хүмүүсийг харж байгаа хгүй юу? Эсвэл хүссэндээ хүрсэн нэр төртэй зөндөө олон найзуудтай. Энэ хүмүүст өөртөөгөө байх цаг хугацаанд бүр эсэргээрээ олдгоо болцсон. Тэгэхээр та зүгээр л энэ хэсэгхэн хугацааг өөрийгөө сонсгоод үз, өөрийнхөө мэдрэмжийг мэдрээд үз, өөрийнхөө талаар суралцаад үз. Та хэрвээ өөртөөгөө л ингээ ганцаараа байгаа сурч штэ. Тийм бол та ганцаараа байхаас хизээж айхгүй, хизээж өмнөх шигээ тэнэг үйлдэл хийхгүй, хизээж хинэгний араас гүйхгүй. Хамгийн сүүлийн 5 дугаар алхам юу вэ гэхээр та өөрийнхөө үгийн санг өөрчилнө. Та юу ярьж байна, өөрийнхөө талаар бусдад юу гэж ярьж байна, энэ бүх зүйл чинь тэр хүн таныг яаж харахыг шийддэг. Та мэдээж энэ дотроосоо өөрийнхөө энерги вибрашны өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ үүний тулд яаж эхлэх вэ гэхээр таны амнаасаа энэ гаргаж байгаа үгнүүд чинь өөрчлөгдөх хэрэгтэй. Магадгүй та өмнө нь найзуудтай ч юм уу эсвэл өмнө нь тэр залуу тэр охин өөрийнхөө хүрээлэлд өөрийгөө юу гэж таниулсан бэ гэхээр би ч тийм хүндээ, би залхуу штэ, би тэгэж ерөөсөө чаддгүй маа, би дэглэн байрна гэж өстө шал худлаа, би ч айгүй тийм хинэггүй мэдгүй. Та зөндөө олон тийм сөрөг зүйлсийг бусдад хэлжсэн байж магадгүй. Одоо та өөрийнхөө талаар ямар ч сөрөг үгсийг амнаасаа гаргахгүй. Тэгээ би бас энийг сургалтын дээр ордог хгүй юу? Бидний хамгийн эхэлж ажилтдаг зүйл юу вэ гэхээр тэр хүнийг өөрийнхөө тодорхойлж байгаа тодорхойлол, өөрийнх нь талаарх итгэл үнэмшил дээр ажилдаг. Ягаад гэвэл энэ manifestation сэтгэл зүй та юуг татахыг хүсэж байна, юуг өөрчлөхийг хүсэж байгаа чинь яаж та өөрийгөө харж байгаагаас эхэлдэг. Энэ талаар бүр хүний тарих сэтгэл зүйн судалгаан дээр суурлаад бичсэн маш мундаг ном байдаг. Энэ номыг үнэхээр мундаг мис засалж
битсэн бөгөөд зарим хүмүүс өөрийнхөө гаднах зүйлийг өөрчилсөн ч гэсэн өөрийнхөө харах өнцгөө өөрчилж зарим хүмүүс чадаагүй учраас хизээж тэр хүн өөртөө итгэлийг олж авч чаддгүй ч юм уу хизээж өөрчлөгддөггүй. Тэгэхээр таны энэ амнаасаа гаргаж байгаа үг чинь маш олон энергийн долгион, vibration-ыг үүсгэж байгаа тийм үү. Бид нар зүгээр шүлэг сонсоод ч юм уу, дуу сонсоод ч юм уу хин нэгэнтэйгээ ярилцахад бид нар яадаг вүлээ? Хин нэгэн биднийг ойлуулж чадна, инээлгэж чадна. Бидний vibration-ыг тэр чигээр нь өөрчилж чадна. Яг үүнтэй адилхан таны дотроо энэ бодож байгаа бодол таны амнаасаа өөрийнхөө талаар юу гэж ярьж байгаа чинь энэ энергийн vibration бүх зүйл чинь таны бодит амьдралыг тэр чигээр нь бий болгож байдаг. Тэгэхээр та өнөөдрөөс эхлээд хин нэгэнд өөрийнхөө талаар хизээч сөрөг зүйлийг ярихгүй, өөртөө ч ярихгүй. Хэрвээ үнэхээр сөрөг зүйл ярмаар байгаа бол зүгээр л чимээгүй болчих. Яагаад гэвэл таны үг чинь зүгээр л бүх зүйлийг бүтээдэг. Хэрвээ та эдгээр зүйлийг баримтлах юм бол гоцдээ. Та шал өөр нэгэн байна. Хүмүүс таныг үнэлж эхлэн, хүмүүс таныг хөдөлж эхлэн, хүмүүс таны үн цэнийг олж харна. Тиймээс өнөөдрөөс эхлээд өөрийнхөө үн цэнийг өөртөө бүтээгээрэй. За тэгээ хэрвээ та үнэхээр өөр дээрээ ажиллая гэж хүсэж байгаа бол мэдээж та сургалтанд суухаа бити мартаарай. Тэгээ сургалтандаа ч гэсэн би маш их итгэлтэй байна. Яагаад гэвэл маш олон жилийн турш яг өөр дээрээ ажилласан шигээ миний бүх сургалтсан зүйлс тэнд байгаа учраас за тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай манайхаа.